За 71 энэ функцийн дүрийг олоорой гэж. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? 0-оос 2 зэрт энэ функц. Харин 2-оос 6-аар энэ шулуун шүү гэсэн. Тэгэхээр бүгдрээд ажиглал та граф өгсөн биш. 0-оос 2-ын хооронд манайх энэ маань энэ хэсэг шүү. Тэгвэл 0-ийг давхаар 0, 1-ийг давхаар 2-ны 1, 2-ыг давхаар 2-ын квадрат, 4-ийг 2 давхаар 2 хэрэг. За энэ 2 дээр бодож байгаа юм. За цаашаа 2-оос 6-ыг оруулахаар шулуун. За энд 2-ыг орлуулнаа бүгд. Тэгэхээр 2-ыг орлуулахаар 2 2 давтаад 1 1 дээр 1 нэмээд яг энэ. Дараагийнх нь 6-г авахаар энэ ч за f of x буюу 6-г орлуулж 2-оос 6-гийн оронд энэ функц. Тэгээд 6-гаа орлуулъя. Яг 2-оос 6-гийн функц нь хураагдаад 3 дээр нэмээд 4. За яг 6 дээр манай функц нь ботхон 4 баг байна. За тэгэхээр энд хооронд юм шулуун боо штэ. Тэгэхээр функцийн дүрийг олоорой гэдэг маань y-ийг нь олоорой гэсэн. Тэгэхээр y нь хаанаас уртлаа гэж чинь хамгийн багтаа 0, хамгийн ихтэй 4 ба. Тэгэхээр 0-оос 4-ийн хооронд. Тэгэхээр утгын мужийг нь олоорой гэхээр 0-оос 4-ийн хооронд байна. За 72 ийм систем гэрчил өгчөж x-ийн үржүүрийг олоорой гэж хооронд нэмчээ. За нэмэхээр нэр маань хураагдаад 2 шиг 5-ийн x болоод 28 дээр 2-ыг нэмэхэд 50. Эндээс 5x болохоор 50-ыг 2 дахаар 25. 25 гэдэг бол 5-ын квадрат. Тэгээ эндээс манай x маань 2 юм байна. X нь 2 юм чи одоо энд ингэ орлуулахаар 5-ын гэд квадрат нэмэх нь 3y тэнцүү 28. Тэгээ эндээс 3y тэнцүү 28-аас 25-ыг хасгаар 3 юм байна. Эндээс y-ийн тэнцүү 1. За тэгээ x-ийн үржүүрийг олоорой гэж x нь 2, y-ийн 1 гээд хариу нь 2 болох юм байна. За 73 энэ илэрхийлийг хэлбэрчлээрэй гэж. За тэгэхээр эндээс бүгдээ энэ бас их чухал шүү. Манай b маань тгээс их мөртлөө а-гаас баг. За тэгэхээр энэ хоёрыг харсч том яваагааз а дээр нэмэх нь b, а-гаас нь b. Тэгэхээр энийг үржүүлэхээр а-гийн квадратаас хасах нь язгуудар а-гийн квадратаас хасах нь язгуудар а-гаас нь b-гийн квадрат. За тэнгуут л энэ маань ялгч b-г үржих нь язгуудар а-гийн квадрат маань а, хасах нь энэ язгуудар илэрхийллийн квадрат маань а-гаас нь b. За эндээс юу болох юм гэсэн нь b-г үржих нь а-гаас хасах нь хасгасыг нэмэх нь b. Энээр хураагдчихна. Тэгэхээр энд b квадратаас язгуурхаар b нь эрс рүү мэдэхгүй бол бүгдээрээ b-ийн модуль гарах хэрэгтэй. Гэтэл яг манайх b маань тгээс их гэж өгсөн учраас нэмэх тооны модуль өөрөө гарна. Тэгэхээр хариу нь b. За энэ шулуунтай перпендикуляр бөгөөд координатын ихийг дайрсан шулуун гинэ. Тэгэхээр бүгдээр юу гэсэн үг гэсэн чинь энэ шулуунтай перпендикуляр. Тэгээд яг координатын ихийг дайрсан. За их нь координат их буюу 0-ын цэгийг дайрсан ийм шулуунч бичнэ. Тэгэхээр манай энэ улаан өнгөтэй шулуун маань ийм хэлбэртэй байж байна. Энэ хар хоёр перпендикуляр учраас перпендикуляр шулуунуудын налалтуудын өрчим нь хасах нь байх хэрэгтэй. Би эндээс k болсон чинь хасах нэгийг бахна 2. Тэгэхээр манай k маань хасах нэгийг бахна 2 дээр нэмэх нь b. Гэтэл манай энэ шулуун яасан 0 гэсэн цэгийг дайрна гэсэн. Тэгэхээр энд 0 хасах 2-ны 1-ийг үржих нь 0 нэмэх нь b. Тэгэхээр b-ийн тэнцүү тэг юм байна. Тэгэхээр эндээс y тэнцүү хасах 2-ны 1 x, b-ийн тэг юм чинь энэ ингээд манай координат ихийг дайрсан энэ шулуунтай перпендикуляр шулуун байна. За 0-оос 45 хооронд энэ хоёр функцийг жишээрэй гэж. Тэгэхээр 0-оос 45 би энэ хоёр функцийн графыг зуръя л та. За синус x-ийг хараар зурчих. Синус x маань за энд 4-ний p энэ 90 градус авчих. За гэсэн синус маань яг 0 байхад яг 1-ийг авдаг. За тэгэхээр 0 байхад 1-ийг авна. Окей синус маань гинэ. Сая косинус шүү би энэ дээр андарсан. Синус маань бол 0 байхад 0-ыг авна. Яг 90 градус дээр 1-ийг авна. Тэгэхээр манай синусын график ингээд цаашаа хүртэл авчихна. За би зөвхөн өөр хэрэгтэйсгээл тодруулчих.
За дараа нь косинус x улаанаар шүү. Косинус 0-ах 1 аваад 90 градусаар 0-ыг аваад 0 дээр 1-ийг авах биш юу хэлсэн бай. За ингээд тэгэхээр синус косинус хоёроо 1-ийн зэрэг хоёроо ижлэх авдаг нь 45 градус. Гэтэ надад аль нь хэрэгтэй гэж чинь 0-оос 45. 0-оос 45 хооронд аль нь дээрээ байна гэж чинь манай энэ улаан өнгөтэй чинь косинус x нөхгүй юу? Тэгэхээр косинус x-ийн график маань энд байна. Синус нь доор байна. Тэгэхээр 0-оос 45-ийн хооронд бүгдээрээ дэнаар эрсэх гэж байна. Тэгэхээр яг энэ дээр бол онгорхоо гэсэн үг. Энэ дээр. Тэгэхээр би шийдэн юу гэж тавих вэ гэхээр синус x маань байнга энэ косинус x-ээс эрс баг юм байна. Тэнцэх утга байхгүй гэсэн үг шүү. Энд эрсэх гэж бодож байна. За дараа нь косинус x-ийн хэн зөв. За 76 А матрицын урууг 4-өөр үржүүлээд А матрицыг нэмгэнэ. За манай А матриц маань А, Б, С гэсэн матрицын үед бүгд А матрицын урууг юу яаж олох вэ гэсэн чинь нэгийг бахна А матрицын тодорхойлогч. Тэгээд А-д2 нь байрын солиод гол диагонал дээрх энийг байрын солиж байгаа шүү. Тэгэхээр энд нь А, нөгөө талд нь хасгатанд гарахна. Тасгаар үржүүлнэ. Энэ бол уруу матриц. Уруу матриц маань А матрицыг А-гийн уруугаар үржүүлэхэд нэг ч матриц гардаг энэ матрицыг хэлдэг шүү дээ. Нэг ч матриц нь 0 1 энэ матриц. За одоо тэгвэл энэ дөрмөөр бодноо. За А матрицын тодорхойлогч юу гэсэн бэ? Тэгэхээр 4 1 6 2. За тэгэхээр ингээд үржүүлэхээр чинь 8. Хасах нь ингээд үржүүлэхээр чинь 6. Тэгэхээр тодорхойлогч маань 2 юм байна. Тэгэхээр би эндээс А матрицын урууг олно гэж нэгийг баган тодорхойлогч нь 2-тэй тэнцүү. За тэнгуут одоо бүгд яах юм гэсэн чинь энэ хоёрын байрыг солиод өгсөн. 4 2 гэдэг чинь 2 4 болоод энэ маань 2 энд нь 4. А нөгөөх маань 6 нэг байгаа шүү дээ. Хасах 6 хасах. За ингээд юм болчихжээ. Одоо бүгд юу болох юм гэсэн чинь 4-ийг үржих нь А матрицын уруу дээр А матрицыг нэмсэн. 4-ийг үржих нь А матрицын уруу маань энэ. Бол 2-ны 1-ийг үржих нь 2 хасах 1 хасах 6 4. Энэ дээр А матрицыг нэмнэ гэхээр А маань 4 1 6 2. За энэ үл гэхэндээ. Тэгэхээр энэ хоёроо хураач юу? Тэгэхээр 2 гараад 2-ороо матрицын бүх элементийг үржүүлнэ. Матрицыг тоогоор үржүүлвэл элемент тус бүр үржүүлнэ. Нэмэх нь 4 1 6 2. За хооронд нь нэмэхээр харгалзан нэм чинь 8. Хас 2 дээр 1 нэмээд хасахаараа 2 дээр 6 нэмээд 8 дээр 2 нэмлээ 10. За манай хариу энэ матриц гарах нэ. За нэмжсахтаа алдчихад дээ шүү шалгаарай. За дараа нь 77. За ийм олон гишүүнтийн язгуурууд нь x1 x2 x3 гэхдээ нэг шийд нь 2 гэх очиж. Тэгээд бүгд ингэ чинь x1 x2 x3-ийн нийлбэрийг олоорой гэж. За тэгсэн би түрүүн битийн чарамаар юу гэлээ? X-ийн куб дээр нэмэх нь mx-ийн квадрат хасах нь x нэмэх нь 2 гэсэн тэгштгэлийн хувьд 3 шидийн нийлбэр нь x квадратын өмнөх коэффициентийг эсрэгээр аваад за өмнө нь ямар нэгэн коэффициент бол хувааж. За манайх 1 байна. Тэгэхээр эсрэгээр аваад тэгэхээр нийлбэр нь. Тэгэхээр битийн 3 шидийн нийлбэрийг олох гэсэн үг. Хоёрдугаарт нэг шийдэнд 2 гарна гэж чинь шийдэнд 2 юм бол 2-ыг орлуулахад тэг гарна гэсэн. За одоо 2-ыг орлуулж. Тэгэхээр энд 2-ыг орлохоор 2-ын куб 8 нэмэх нь ийм үг чинь 2-ын квадрат 4 цагаан x-ийн онд 2 нэмэх нь 2. Ингээд тэг гарна гэсэн. За энэ хоёр хураагдаад эндээс 4 m тэнцүү нэмэх 8 маань хасах 8 болоод m маань хасах 2 юм. Тэгээ миний олох шин 3 шидийг нийлбэрийг олох гэсэн шүү дээ. Тэгэхээр хасах зэмтэй m-ээс хасах 2 гэсэн чинь манай яг сонгосон хасахын нэмэх 2 байна. За 78. За f от x интеграл маань ингээ өгцөө. 5-даа тэгвэл энэ интегралыг бодгоно. За тэгэхээр би 0-оос 3 хүртэл f от x функц дээр нэмэх нь 2x нэмэх нь 3 гэсэн энэ интегралыг бодохороо гишүүнчлэн нийлбэр тус бүрээс нь интеграл авчлаа. Тэгэхээр f от x-ээс нэг интеграл аваад
Өөрчлөөд нэмэх нь энэ 2x-тэй нэмэх нь 3-аас 1 интеграл авч. За тэнгуут л эндээс яах юм гэсэн чинь надаа энэ интегралын хариу нь 5 өгцөө. За 5 орлуулж. Тэгээд одоо бүгдийг нь арийнхаа интегралыг бодно гэсэн үг шүү дээ. 2-ыг хүчин x-ийн 1 зэрэг тэмчин зэрэндээ 1 юм тэндээ хуваалаа. 3-аас интеграл авлаа 3x. Тэгээд манай хил нь 0-оос 3 хүртэл. За эхлээд бүгд дээд хил 3 орлуулнаа x бүрийн хувьд. За энэ хоёр устна. Тэгэхээр 3-ын квадрат 9 нэмэх нь 3 9. Тэгээд x тус бүрийнхөө 0-ыг бодлоо гэхээр арийнх нь 0 болчихно. Тэгэхээр эцсийн хариу нь 5 дээр 18 нэмэхээр 23 гарах юм байна. За тэгэхээр 23 гарах сонгоно гэсэн үг. За ийм ADBC суурьтай трапецийн за тэр нэг юм трапец авнаа. За А, Б, С, Д. Тэгээд ADBC суурьтай трапецийн А ба Б өрийн бисектрисийн огтлын цэг нь К байсан. А өрийн бисектрис, Б өрийн бисектрисийн огтлцол нь К цэг байсан. Тэгсэн чинь бүгд ингэ чинь А, Б, К гурвалжныг багтаасан тойргийн райжс нь 3 гэдэг өгчөж. Энэ гурвалжныг багтаасан тойрог маань 3 араар энэ тойрог дээр орчих гэсэн шүү дээ. Ингээ өгсөн бол А, Б талын ортыг гэж. За тэгэхээр би энэ бисектрис чинь өнцгөө тал руу байна. Энэ бисектрис чинь өнцгөө тал руу байна. За гэтэл трапез учраас манайх энэ маань энэ хоёр маань хоорондоо параллел. За параллел юм бол параллел шулууныг 3 дахь шулуур оглоход үүсэж байгаа. Өнцөг энэ дотоод энэ хоёр өнцгийн нийлбэр маань 180. Тэгэхээр 2 альфа дээр 2 бетаг нэмсэн 180. За 2 туангууд альфа бетагийн нийлбэр 90 градус. Тэгэхээр ногоон гуршныг хардаа альфа бетагийн нийлбэр 90 градус гэсэн. Гурвшны дотоод зэгийн нийлбэр 180 явах хэрэгтэй шүү. Тэгэхээр энэ өнцөг маань 90 градус юм байна. За тэгэхээр 90 градус юм чи одоо нөгөө талаас бүгд яах юм гэсэн чинь тэгвэл тэгшинс гурвал чинь тойр төр багтуул гипноз нь яг диаметр хэлсэн шүү. Тэгвэл тойргийн төвийг энд авах. Тэгэхэд надад радиус нь 3 гэдэг утсан юм чинь эндээс би АБ тал олждаг шүү. АБ нь гипноз учраас 2 артаа тэнцвүүлээд 6-таа тэнцвэх нэ. За 80. За биднэрт энэ функцийн уламжлалын граф өгсөн. Энэ бол манай анх усан функцийн уламжлал аваад тэгээд графикийн зурчин юм болсон. Хасах 2-оос 4-аас. Тэгвэл энэ засар ямар утганд функц хамгийн бага утга авах вэ гэж. За уламжлал аваад тэгтээдэл гарч байгаа зүйл бол манай экстрем зэг. За би энэ доор нь уламжлал аваад тэгтээс чи 3 гарчээ. Тэгээ яасан гэсэн чи манайх энэ 3-аас цаашаа хэсэгт манайх дандаа уламжлал нэмэх тоо. Тэглээс дээр өмч нэмэх. Энэс доор шим уламжлал дандаа хасах тоо байна. Энэ маань хасахдаг. Тэгэхээр манайх график нь юу ямар график юм бол гэхээр 3 тал хасах хэрэг уламжлал нь хасах чинь буураад тэгээ цаашаа өссөн гэх ийм фу график байна. Тэгэхээр хамгийн бага утгаа хаана авах юм гэсэн чинь 3 гэсэн цэг дээр авнаа гэсэн үг. Өөрөвл энэ засрын ямар утга? Тэгэхээр энэ засрын уламжлалын тэгтэн цэг буюу 3 дээр манайх хамгийн бага утгаа авнаа гэсэн үг.